Вы думаете, быть в двух местах одновременно невозможно? Это возможно, когда нас объединяет полет мысли, когда партнеры в разных городах и странах как один делают общее дело. Потому что мы умеем мечтать. Именно скорость полета мечты определяет тот результат, который мы получаем. Но просто так ничего не делается. Для того, чтобы вырастить крылья, нужно время, терпение, упорство, невероятная вера в себя и в то, что ты делаешь. И тогда происходит чудо. Оглянитесь. Посмотрите на тех, кто рядом. Какой грандиозный масштаб и потрясающий единый полет всех наших стремлений. Пути всех партнеров Greenway так не похожи. И все ведут к общему результату. Вы творите свою собственную историю и нашу общую историю. Историю Greenway Global. А если кто-то думает, что мечтать, летать, дотянуться до звезд невозможно, они просто не знают о Greenway. Где каждая звезда, и ежедневно зажигаются новые звезды. И это не самое важное. А самое важное – это наш с вами путь. Забота о планете и человеке. И сейчас мы выходим на новый виток. К новым глобальным целям и новым смелым мечтам. В наше будущее. Будущее Greenway Global. Вырасти крылья и взлетай. За Greenway компани үүсгэн байгуулагч, ерөнхийлөгч Леонид Моргунов. За мөрөөдлийн хурдны хүч өнөөдрийн бидний ажлын үр дүнг бидэнд өгдөг. За шин зорилго, зоригтой байж гэмээн бид нар өөрсдийнхөө хүссэн мөрөөдөлдөө хурдан очдог гэсэн үг. За маш их баярлалаа. Хамт байгаад баярлалаа. За манай баярын арга хэмжээг одоо онлайнаар 35 мянган хүн маш олон орноос зэрэг үзэж байгаа. Энэ болохоор дэлхийд хүлээн зөвшөөрөгдөж чадсан Greenway компанитай хамт байгаад талархъя гэж байна. За төрсөн өдрийн баярын мэнд хүргэе. Бид яагаад ийм чухал үед хамт байх ёстой вэ гэвэл яг энэ үед хамгийн зоригтой, хүчтэй мөрөөдлүүд төрдөг. За энэ 2 хоног дотор их олон хүнд шин санаа, шин зорилго, шин мөрөөдөл, за тэр итгэл өөрийгөө энэ усан онгоцон дээр аялаад амраад явж гинэ гэдэг тэр мөрөөдөл хүртэл та нарын ингээд тархинд бодогдож нүдэнд чинь харагдсан баха. За шин зүйлийг мэдэрч чадсан уу? Энэ бол энерги. Энэ энергийг бид өнөөдөр хоорондоо солилцож байгаа. Энэ бол зөв энерги. За надад үнэхээр тааламжтай, надад үнэхээр таалагдж байна. Яагаад гэвэл шин санаа яг энэ үед төрдөг. Яагаад гэвэл бид энд өнөөдөр бүгдээрээ хамт байна. За ингээ бодох юм бол маш олуулаа болжээ. Ингээ харах юм бол маш олуулаа болсон байна. Гэхдээ бид цөөхөлөө байна. Бид бодсон сансандаа хүрэхийн тулд хамт байх ёстой. Та бүхэн бэлэн үү гинэ. Хүний бодолд тархинд тийм байх боломжгүй тийм гайхширсан мөрөөдлийг, зорилгыг яг энэ энергиээс та нар өөрсдөө үүсгэж барьж авах ёстой. За яагаад гэвэл байгаль өөрөө энийг бүгдийг нь олон талаас нь зохицуулаад уялдуулчихсан байдаг. За хүн төрөлхтний харин
одоо хүн бол өөрөө харин тэрийг хайж судалж явж байгаад олж илрүүлээд тэрийг биднэрт одоо ингээ хэлж мэдэгддэг байх нь шүү дээ. Одоо ингээ байгаль ийм сонин тогтцтой ийм байх нэ гэдгийг одоо ингээ олж судлаад биднэрт нэгсэндээ хэлдэг гэсэн үг. За уржигдэр болсон лидер про цолтонгуудын сургалтын дээр бараг одоо нисч байхдаа хэдүүлээ үд ургуулаас сурчих юмсан гэ манай нэг том цолтон хэлсэнтэй. За одоо үнэндээ бол энэ бол байж болох асуудал. Яагаад гэвэл байгаль өөрөө бүгдийг бодож олоод бүгдийг зохицуулсан байдаг. Тэндээс авах шалгарсан маш олон санаа байдгаа гэсэн. За одоо өдийн насны одоо хүн миний хувьд ч гэсэн одоо болтол намайг гайхшруулдаг зүйлүүд энэ хорвоо дээр одоо ингээд байсаар л байдаг. Саяхан би нэг шоуны талаар олж мэдсэн. Яг энэ шоу шиг байгаль дээр ийм хүнч бас тааралддаг. Магадгүй хин нэгний хараанд одоо хөндлөнгөөс ингээ харахад галзуу мэт харагддаг байж болох ч энэ зүйлд ихэнх нь итгэдэггүй. За тэгээд хүмүүс бас иймэрхүү зүйл байдаг гэдгийг итгэхийг хүсдэггүй л ерөөсө хамаг учир байдаг. За бид нар бол ингээд нүүдлийн шоу бол ингээ маш хол нисдгийг бол мэддэг те. Гэтэл тэр дунд нэг онцгой шоу байдгийг би ерөөсөө огт мэдэхгүй байж байгаа саяхан мэдээд бүр айгүй гайхширсан гинэ. За тэр шоуны нэрийг болохоор Veritining гэдэг их сонин нэртэй. За тэгээ энэ шоу юугаараа намайг гайхшруулсан бэ гэхээр 11 хоногт 13-аас 13,500 км урт замыг огт амралгүйгээр туулдаг юм байна. За Шинэ Зеландаас Австрали хүртэл нисдэг энэ шоу 70 дээгүүр нисдэг. За тэгээ нисж байхдаа унтаа сурцсан ийм одоо тэг нисж байхдаа амардаг байх нь шүү дээ. За энэ нислэгтээ өөрийгөө одоо бэлдэж төвлөрч одоо тэг энэ шоу одоо ингээ байглаасаа өөрийнхөө зорьсон газарт 9 минут нисэж очихын тулд одоо өөрийгөө бэлдэж төвлөрж урьдчилан тооцоолж бэлддэг. За энийг нь болохоор одоо ингээ генд тэр инстинкт нь байгаль өөрөө ингээ тэр шувуунд програмчлаад өгсөн байдаг. За мэдээж хэрэгтэй ингээ тооцоол алдах юм бол далай дунаад одоо ингээд осолдох магадлал өндөр байдаг учраас энэ шувууг одоо ингээд амьд мэнд нисч очих одоо бүх боломжийг байгаль одоо ихтлэхий ингээд зохицуулаад өгсөн байх нэ. За тэгээ гайхамшиг гэж энэ хорвоод байдаг гэдгийг энэ мэд одоо олон зүйлийг одоо хойноос нь хайж олж мэдээд бидэнд одоо бас мэдээлдэг хүртэл ийм одоо хүмүүс байдаг байх нь. Гэтэл одоо өнөөдрийн бидний мдээгүй одоо байгаль дээр хичнээн ч одоо гайхширмаар нууц зүйлүүд байдгийг одоо бид нар таашгүй гэж байна. За тэгээд энэ талаар бол мэдээж эрэг дахиад үржүүлгийн газар очиод дахиануудад хэлэх юм бол галзуулж харна те хүн хажуудлаас хараад тийм шоу байх боломжгүй гэх нэг хашаанаасаа гарч үзээгүй дахиад бол тэгжил хэлнэ шүү дээ. Бидрийг үгүй галзуул гэж хэлнэ. Яг түүнтэй адилхан зүйлийг өнөөдөр одоо ингээд бид нар бас амьдрал дээрээ хүн харахад галзуу солиотой юм шиг зүйл хийгээ яваад байгаа. Гэтэл бидний эргэн тойронд бол ийм зүйл байсаар идэг. Энийг бол хамгийн их ойлгодог хүмүүс бол сүлжээчд байдаг. За тэгээ энэ мэт содон шууд нисээд одоо энэ одоо хүнтэйч бас адилхан те сүлжээний бизнес бас ийм амьдрал дээр ч тийм содон хүмүүс бас байдаг. За манай тайзан дээр гарч ирсэн том цолтонгуудыг та нар анзаарсан бол бүгд өөр өөрийн гэсэн түүхтэй, өөр өөрийн гэсэн одоо тий амьдрал дундаас ингэж сугарж гарч ирсэн, өөр өөрийн гэсэн бүтээсэн түүхтэй, үг үйлдэлтэй. За тэгээд тэр өөрсдийнх нь одоо өнөөдрийн өндөрлөгт хүрсэн тэр одоо ярьж байгаа үг бүх нь одоо ингээд биднэрт одоо тий онцгой сургамж болсон. За заримыг нь одоо ингээ бүр ашиглаж болох үс юм баг сургалт шахуу юм биднэрт ингээ өөх түүхээ ярьж байгааг та нар анзаарсан уу? За эдгээр яаж өөрийгөө болон бусдыг өөрчилж чадсан юм болоо гэж одоо тэднийг хараад та нарт өөрөө ирэхгүй те ийм бодол төрж гин үү? За тэдний туулсан хугацаа амжилт өөрт чинь одоо маш тийм алс хол мэт санагдаж байж магадгүй. Энэ бол зүгээр л цаг хугацааны асуудал. За би ч гэсэн энэ бүгдийг анх бас эхэлж байснаа тод сандгаа. Манай одоо энэ дэд ерөнхийлөгчтэй Франц Даниэл Ларак анх одоо Оросд 1996 оны 12 сард
Францаас өөрийнхөө сүлжээний бизнесийг одоо Оросод ингээд хөгжүүлэх гэж ирэхэд нь би одоо бас ингээд багтан ороод ингээ хамгийн анх сүлжээний бизнес хийх гараагаа бас одоо ингээд тавьж исэн. За миний тэр үеийг мэддэг одоо надтай өнөөдрийг хүртэл одоо миний бизнес хамтрагч болж явж байгаа Ирина Журавлева одоо жишээ нь энэ зааланд сууж байна те. За Ирина Журавлева бол одоо яг миний мөнгөцөг гэдэг манай багийн хамгийн том спонсор буюу манай Greenway-гийн ерөнхийлөгчийн нэгдүгээр агна ахгүй юу. За тэгээд Ирина Журавлевагийн хувьд бол одоо манай тэр Францын компани арга хэмжээнд дээр одоо анх удаа ирээд шийдвэрээ гаргаад тэгээ миний багт бүртгүүлээд орж исэн миний одоо багийн хамгийн анхны хүн бол Ирина байсан. За тэгээ Ирина бол бас та нарт ярих л ахaltaа би тэр үед одоо бусдаас арай өөр арай л нэг тийм бас ялгагдахаар тийм содон байсан. Тэгээд маш их ирч хүчтэй, хүсэл тэмүүлэлтэй. Яг тэр үед болохоор миний сүлжээний бизнес бол яг тийм амжилттай бол байж тухайн үед бол чадаагүй. Миний одоо бизнес одоо тийм амжилттай байж чадаагүй ч гэсэн өнөөдрийн миний амжилтын суурийг тавьсан бүх хамтрагч нараа би тэр үед бүгдээрингийн олж уулзаж танилцаж бид нэг баг тухайн үед болж исэн. За яг тэр арга хэмжээнд дээр хүртэл би одоо ингээд өөрийнхөө ирээдүйн их нэртэй хүртэл танилцчихсан. Энэ бол 99 оны 12 сарын 31 байсан. Уг нь бол ингээд шинэ жил болох байгаа баяр ёслол болж байгаа ч гэсэн те бидний ажлын онцлог учраас бид нар ингээд арга хэмжээгээ зохион байгуулад ингэж явж байгаад би гэр бүлийнхаа хүнтэй танилцаж байсан гэсэн үг. За тэгээ үүгээр юу хэлэх гээд байна вэ гэвэл чиний хүсэл зорилго буцалж байгаа тэр цагт зөв хүмүүс ирж чамд зориг нэмж хамтрагч чинь болдог юм а гэдгийг л би энүүгээр хэлэх гээд байгаамаа. Дараа нь харин явцын дунд алдаа онооноос суралцаж хүн хоорондын харилцаа үүсдэг. За найз болдог, хамтрагч чинь болдог, нөхөр чинь болдог, тэ найз нөхөд болдог. Энэ нь бидний ирээдүйн бизнесийн маш бат бөх суурь одоо болох эхлэл үүнээс үүддэг гэсэн. За сайн харах юм бол бид бүгд ингээ өөр зан араншинтай хүмүүстэй гэтэл бид яагаад хамт байгаад байдаг юм бэ гэхээр бидний зорилго нэгтэй хүмүүс угаасаа хандшгүй биеийн хилэмж харцаараа ингээ бие биенийг ойлгочдөг. Ингэж л өнөөдрийн Greenway-гийн бүх удирдлагууд нэг доор ингээд цаг хугацааны ирэхээр цугларч энэ одоо хүчтэй компанийг байгуулж одоо тэ өдөө зэрэгтэй явж байгаа. Биднийг нэг баг хамт олон нэг бие мэд нэгтгэж чадсан та нар болов одоо тэ энэ биений нэг хэсгүүд гэж ингэж өөрсдөө бид нар та нар одоо өөрсдөө ингэж бас ойлгож болно. За нэг улс гүрний хүмүүс бас л дотроо ингээл хагаралдаал талцаал тэ гэтэл бидний энэ бүтээж буй Greenway дотор ийм зүйл болох боломжгүй. Яагаад гэвэл бидний хүсэл зорилго нэг яг үнэндээ бол миний өөрийн гол хүн одоо тэг их тийм дуу цуутай, дотгошоо чиглэлтэй. За би одоо микрофон өгчөөд за илүү би нэг үг хэлээд гэхийн оронд би зүгээр дуугаа суугаад дүр шинжилгээ хийгээд бодоод гаргалгаа гаргаад ингээд сууж ах нь надад илүү байдаг. Би өөрөө тэр зүйлдээ дуртай. За гэхдээ бидний нөгөө бизнесийн ажлын онцлог бид хүмүүсийн өмнө өөрийнхөө энэ бизнестэй өөрөө урьж авчирсан хүмүүсийнхээ өмнө заавал гарах ёстой, ярих ёстой. Энэ бол бидний ажлын онцлог шаардлага. За тэгээд одоо өөрийн ирэхгүй дараа нь өөрийнхөө мэдсэн, сонссон, сурсан юм ингээд хүмүүс түгээх гээд өөрийн ирэхгүй одоо ингээд олонний өмнө гарах дуртай болдог. Энээсээ кайф авдаг болдгоо. Ягаад тэгэхээр бид нар өөрсдөө мэдсэн зүйлийг бусдад хуваалцаж түгээж сургамж өгч идэг юм болдгоо гэсэн үг. За та нар анзаарсан бол манай дэд ерөнхийлөгч Инна Замбруяна тий бас миний одоо хамгийн анхны бизнесийн хамтрагч. За тэгээ бид нэр ингээ багаа хөгжүүлээ явж байхдаа за одоо ингээ чиний баг чи ингээ багаа хөгжүүлээд багтаа олцсон
багийнхаа хүмүүсийн өмнө гарч үг хэлгээл гэсэн. За ястай болий. За ястай би зүгээр тайзан дээр л гарахгүй би бусдын бүгдийг хийчихье. Би айж гин гэдэг байсан. Гэтэл өнөөдөр ямар байна те? Тайзан дээр гарч ирээд өнөөдөр ингээд хичнээн минут та нарыг ингээд тогшоогоод ингээд түүх яриад та нарт ийм гоё шин санаа сэтэл өгч юм те. Ингэж бид нар өөрчлөгддгөө. За та нар болохоор том тайзан дээр олонний өмнө гарахаасаа айж байвал өөрийнхөө ерөөсөө айдаг бүх одоо тий зүйлээ хийж энэ айцыг даван туулжиж сурдаг, амжилтанд хүрдэг. Ингэжээж бид нар задардаг. Ингэжээж энэ бизнесийг бид нар одоо төртгөө хийж чаддаг болтгоо гэсэн. За яг энэ зааланд цугларсан хүмүүсийг яг үнэндээ болвол нэг хүн цуглуулж чадна гэдгийг одоо өчигдөр бас манай одоо том цолтой хүн тайзан дээр ихтгэл тавихтай хэлсэн тий. За нэг хүн шүү. Яагаад тэр нэг хүн нь чи байж болохгүй гэж чи өөрөө бодоод үз. Чиний зорилго тодорхой болвол өөрийнхөө хүмүүсийн өмнө гарч ирэх нь одоо шаардлагатай гэдгийг чи өөрөө ухаарчна гэсэн үг. За тэгэхээр чамд угаасаа өөрийнхөө зорилгыг олцсон одоо өөрийнхөө өрсөн хүмүүсийн өмнө гарах нь тийм хүнд хэцүү зүйл биш болно. Өнөөдөр өөрөөсөө өөр хүнгүй ганцаараа байгаа ч хүн энэ заалан дотор байгаа тий. За ер нь бол одоо ингээд хийсэн гавьсан ярих түүхгүй өөрөө юу хийх гэж байгаагаа мэдэхгүй байгаа ийм хүн байх юм бол зүгээр л өөрөөсөө ийм асуултыг асуу. Энийг би хийж чадах болов? Энэ оргилд би хүрч чадах болов? Би энийг заавал хийх ёстой юу гэдэг энэ гурван асуултыг л өөрөөсөө асуучих. Хэрвээ асуулт байхгүй бол хариулт байхгүй. Хэрвээ чамд асуулт байх юм бол чи тэр асуултныхаа хариултанд үргэлж гаргалгаа олж харна. Хүн болгоны оргилд хүрэх цаг хугацаа, туулах зам нь өөр байдаг. За өчигдөр манай нэг өндөр цолтой хүн ихтгэл тавихтаа ярьжсэн те. Би 2 жил дараалан одоо 2 дугаар игнэнд суусан. Хизээ нэг одоо цолмын ахаад нэгдүгээр игнэнд суудаг болох бол доо гэж боддог байлаа. За ингээд миний бодол биеллээ гэж ярьжсэн те. Гэтэл тэрийг сонссон хүн юу гэж бодох вэ гэхээр би нэг 10 дугаар игнэнд ядаж дөхөө суучих юмсан. Ямар цолтой хүн тэр 10 дугаар игнэнд суудаг бол гэж бодож ах жишээ нэ те. За гэтэл бас нэг том цолтон маань ингээ ярьсан. За би энэ сүлжээний бизнесийг хийх гэл ингээл бүр байж чадаад байдаг. Энд боломж байна гэдгийг ойлгоод байдаг. Гэтэл 3 жил болоход би 3 хүнтэй өөрөөсөө хүн бүртгэж чаддгүй. Ингээ яваад исэн гэж ярьжсэн тэр түүхийг та нар одоо санджил авах те. Гэтэл түүний өнөөдрийн өндөрлөгийг хараад маш олон хүн ийм болчих юмсан. Ядаж энэний дайтай одоо те цолтой багтай болчих юмсан гэж бодож байгаа. Өнөөдрийн үүсгэн байгуулагч нар анх 90 хэдэн онд энэ бизнест хөл тавьж байхад одоогийнхоос бол ерөнхийдөө бол байдал нэлээд хүнд хэцүү байсан. Юу ч ойлгомжгүй, амьдралын төвшин хэцүү, яаж ажиллах аргаа олохгүй тий. За тэгэхэд бол манай багийн хүмүүс дотоос Ирина Журавлева бол хамгийн амархан энэ бизнесийг одоо тийм ингэж өөрийн болгож хүлээж аваад яста хувь салхишгал ажилтдаг байсан. За би бас тэр яагаад тэгж ажиллаж байгааг нь бол би мэддэг ойлгодог байсан л да. Яагаад гэвэл тэр гэр бүлийнхаа мөнгийг хүнсний бизнес хийх гэж байгаа гэж одоо тий үрээд шатчихсан, өрөнд орцсон маш хэцүү байдалтай юм байсан. Тэгээ тийм учраас энэ хүний хувьд бол тий эндээс мөнгө олж болох юм байна гэдгийг олоод авсан байсан учраас ерөөсөө ингээд хувь салхи шиг шуурх шиг ингэж одоо тий ажиллаа явуулдаг. Тэр нь ч ингээд бас өөрийг нь одоо тийм тоормсгүй ажиллах тийм хүч өгдөг байсан. За бас нэг миний одоо ярих байгаа юм гэхээр манай том цолтон Юлия Митрохина тий одоо 5 хүүхэдтэй. За 4 дахь хүүхдээ гаргах гад бас ингээд төрөх төгцөн хөл хүнд явж байхдаа ингээл ерөөсө заавал гаруул ингээл багийнхаа чатанд одоо бичлэг яриа оруулаад ингээл ерөөсө байнгын утсаар ингээл баг худалчид энэ 24 цаг унтд юм уу гэмээр ийм завгүй байгааг бид нар ингээд Туркд бас аялаа явж байхдаа харж исэн. Тэгээ би эндээс бас ингээл хараад ажиллаад юу бодож исэн бэ гэхээр
Энэ хүний ажиллаа хийж байгаа ирч хүч магадгүй шинээр төрж байгаа хүүхдүүдэд нөлөөлөд өнөөдөр ингээд метрохиногийн одоо тий хүүхдүүд нь бүгдээрээ ийм сэргэлэн, цовоо, сурлах сайтай, биеэ даасан ийм хүүхдүүд байдгийн болов энэний одоо тий метрохиногийн хүүхдүүд бол ер нь бас их тийм содон, их тийм цовоо, цоглог хүүхдүүд байдаг, сурлах сайтай. За тэгээ бас энэ бас жирэмсэн байхдаа хийжсэн ажил нь бас нөлөөлж үр дүн өгсөн болов ч гэж би боддог. За эднэрийн хүүхдүүд нь бол одоо тийм илүү хэрсүү, ажил хэрэгчгээд ингээ бусад хүүхдүүдээс одоо тий адилхан настай байж ингээ ялгагдаж харагддаг гинэ. За тэгээ мэдээч хэрэг ингээ байнга ажиллаа хийгээд явж байгаа ийм хүнд одоо тий яана би чинь жирэмсэн штэ миний даралт ихсэж байгаа болоо би чи хордлого өгөх ёстой билүү гэж ингэж бие чагнахч зав тэр хүнд байхгүй саргаал төрчдөг юм шиг санагдсан. Тэгээ өнөөдөр бол одоо ингээд 5 дахь хүүхдээ гаргацсан бас ингээд ажиллаа хийгээ явж байгаа. За 4 дахь хүүхдээ гаргах гэж жирэмсэн байхдаа одоо гранд мастер цолоо хийж ийснийг нь бол би яг өчигдөр юм шиг айгүй сайн тод санаж байна. Хүмүүс бол ер нь ингэж бусад хүмүүсээс ер нь бол ингэж ялгарч харагддаг гэсэн. За сая 2 хоногт тайзан дээр үгээ хэлсэн хүмүүс одоо анх дөнгөж ирэхдээ одоо ямар хэн байсан те ямар зам туулж одоо юу амжуулж одоо та нарын ойлгосон харсан одоо тэр бүхэн ч гэсэн одоо ойлгомжгүй байгаа бол энэ хүмүүсийн өнөөдөр тайзан дээр байгаа байдал бүх юм ингээд өөрийнхөө туулах ёстой цаг хугацааг туулж иж үр дүн гарч иж энэ хүмүүс тайзан дээр гарсан гэдгийг л та нар ойлгох хэрэгтэй. За ерөнхийдөө бол энэ сүлжээний бизнесийн салбар бол үнэхээр маш сонирхолтой, адал явдалтай, сэтгэл хөдлөм. За тэгээд ер нь бол чи өөрсөө асууад үзээрэй. Чи ямар нэгэн зүйлийг одоо тий огт өөрийнхөө мэдгүй зүйлийг хийж өөрийгөө өөрчлөмөр байна уу гэдгийг чи өөрөөсөө л асуугаад үзээрэй. Энэ өөрчлөлтийг чи барьж авч хийхгүй юм болвол мэдээж чиний амжилт өөрчлөлт ирэхгүй. За манай энэ бизнесийн онцлог хүнийг хөгжүүлдэг. За сэтгэл 100%. За тэгээд дээрэс нь маш их тийм амьдралын дархлаатай болгодог нэгсэндээ энэ сүлжээний бизнес чинь зүгээр нэг тийм бие даасан сэтгэл зүйн дархлаатай маш их хатуужилтай сэтгэл 100% тийм болгож хүмүүжүүлдэг биеийн тамирын заал гэсэн үг баг л. За тэгээ энэ зааланд хичээллээд өөрийгөө сориод үлдэж өөрийгөө өөрчилж чадсан хүн болвол өөрийнхөө ураг удмын хамгийн сүрхий хүн болж торойж гарч ирдэг. Энийг нь ч бас манай том цолтон одоо тий өчигдрийн ихтгэлтэй дурдсан. Энэ бол яахын аргагүй үнэ. Яг одоо цагт одоо юу ч ойлгомжгүй одоо тий шинэ хүмүүсийн хувьд одоо яг юу хийх ёстой, хаашаа явахаа мэдгүй. За одоо хэрхэн одоо яаж зорилгоо тодорхойлох юм. Одоо тий хүнтэй уулзаад юу ч гэж хэлэх юм. Хүнд одоо ингээд ийм юм байдгийм бэ гэд одоо өөрт чинь гаргацсан одоо ярьчмаар үр дүнч байхгүй байж болно те. Гэтэл чиний хувьд бол энэ зааланд ирээд суудсан байгаа чинь өөрөө хамгийн том чухал алхам, хамгийн том үр дүн. Хүн болгон өөр өөрийн шалтгаанаар те ирж чадаагүй байж болно. Гэтэл зорилгоо урдаа тавиад энд ирээд суудсан байгаа хүнээс амжилт гардаг. За миний одоо ажилласнаар энэ бизнест хөл тавиад бүх цаг хугацаанд ингээ ажиллаж хахад компанийнхаа энэ том арга хэмжээнд ирээд зааланд сууж байсан хүмүүс дандаа ингээд цоройж гарч ирж амжилт гаргасан байдаг. За энийг бол би одоо ингээд ийм олон жил сүлжээний бизнес хийхдээ ажиллаж харсан. Яагаад гэвэл энд үүссэн энэ цөм энергиэс хүмүүс гаргалгаагаа олж авдаг. Энэ энерги тэр хүмүүст хүч өгдөг. За тиймээс би та бүхнээс одоо хүсэж гин, гуйж гин, шаардж байна. За зориг, хүсэл мөрөөдлийн хэмжүүрээ өндөрсөг. Яг энэ заалан дотор ирсэн байгаа хүмүүс тэр тусмаа. Тэгээд зөв чанартай үр дүнд хүр. За тэр үр дүнд хүрэх зөв арга
За багийн хөгжил мэдээж хэрэгтэй. Бодит зах зээлийг эзлэх. За түүнийгээс би одоо мэдчихэд сурчаад эхлүүлнэ. Одоо л би одоо тийм сургалтанд суучаад өөрийгөө хөгжүүлчихэд одоо эхлэн өдр гэж ерөөсөө юм манай бизнес тим онцлог байдаггүй. Өөрөө сурна, өөрөө мэднэ, хөгжин, унана, босно. Тэгээд бизнестэй урьсан хүнтэйгээ хамт хөгжнөө. Бид нар ерөөсөө цаг алдахыг хүсдэггүй. За үүний тулд юу хийх ёстой вэ гэхээр нэрсийн жагсаалт гаргах, утсаар ярих, уулзалт товлох. За бидний бизнесийн онцлог бол ерөөсөө хүн хоорондын харилцаа үүсгэх. За энэ одоо бизнесийн онцлог бол энэ салбар бол хизээж алга болохгүй ийм бизнес. Одоо хүн хоорондын харилцаа дээр босгодог энэ бизнес одоо ерөөсөө одоо зах зээл дээрээс алга болохгүй байна шүү дээ. Одоо ингээд та нарын ажлын зэмсэг, нэрсийн жагсаалт одоо хоёр үргэлж одоо та нарын гарын доор явдаг гэдгийг ер нь та нар анзаарсан уу? Одоо яг гар утасныхаа нэрсийн жагсаалтыг гаргаж ирээд уулзъя бодоод нэг л боломж гарахгүй яваад байсан. За одоо л цаг нь нэрлээдэй гэж ингэж бодсон 5 хүний нэрсийн жагсаалтыг надаас одоо гаргаж ир. За тэгэнгүүтээ магадгүй скриншот хийж авчаад гэртээ очичоод тэр хүнлүүгээ яриарай. За аль эсвэл одоо аудио мессеж үлдээж болно, voice ч юм уу . За нэг бол би одоо Москвад явж байна. Маргааш очино хуйлаа уулзъя ч гэдэг юм уу, ярих сонирн байна ч гэдэг юм уу . Ямар нэгэн аргаар үйлдэл хийж өдөр болгон 5 хүн. Сүлжээний бизнес эрхэлдэг хүн утасны жагсаалтгүй байна гэж хизээч байхгүй. За хэрвээ дөнгөж сүлжээний бизнес хийх гэж байгаа бол би заавал утасны жагсаалттай байх ёстой юм байна гэдэг энэ зүйлийг ойлгож авах хэрэгтэй. За хэрвээ та нар анзаарсан бол энэ зааланд одоо 7,000 хүн цугласан байна. Би дөнгөж сая та нарыг нэг хүн 5 хүн лөө бич очоод уулзаарай. Одоохон тоочглоод скриншот хийгээд ав гэж хэлсэн тий. За гэвэл 7,000 хүнийг би 5-аар үржүүлэх юм бол би дөнгөж сая 5 минутын дотор 35,000 хүнтэй болчлоо. Та нар үржүүлээд үзээрэй. За энэ бизнесийн хувьдхууныг л одоо сүлжээний бизнес компанийнхаа системд байна гэдгийг ойлгочих юм бол та нар одоо маш богино хугацаанд энэ тайзан дээр гарч ирэх боломжтой гэсэн. За тэгээ энэ үйлдэлийг өдөр болгон хийгээд сурчих юм бол өдөр болгон 5 хүн лөө ярих, уулзах, нэрсийн жагсаалтаа гаргачих юм бол та нарын бизнес бол ямар амархан, ямар ойрхон байсан бэ гэдгийг бол ойлгох болно. За тэгээ мэдээж хэрэг одоо энэ бизнес дөнгөж хөл тавьж байгаа хүн бол асуудаг. Тэ одоо уулзж байгаа хүнтэй яана юу ярих ингээд. За тэгхийн бол тэр хүнтэйгээ ярих сэдв чинь бүр маш бэлэн баялаг. За одоо хамгийн наазах нь гэхэд саяын 2 хоног одоо сонссон манай компани дэлхийн хэмжээний компани болсон байна. Манай компанийг хүлээн зөвшөөрсөн байна. За манай компани одоо дэлхийн топ компаниудад одоо ингээд уралдаад ингэж явж гэнч гэдэг юм уу ингээд түүнээс гадна тэр хүнд ингээд өөрийнхөө тодорхой зорилгыг маш сайн ярих ёстой. За одоо жишээ нь байглаас одоо заяасан одоо тийм үйлдэл байдаг байна шүү дээ. Амьтанд одоо генд нь байдаг. За ерөнхийдөө бол бидний бизнесийн онцлог бас яг ийм анх үнлөө ярих, одоо заалгах, уулзах, урих, одоо уулзсан хүн чи үгүй гэж хэлэхэд шантрах, дараагийнхаа одоо хүнлөө ярих, уулзахад одоо ингээд айх, имэх, одоо мухардах ийм байдал ингээд биднэрт бас яг ингэж үүсдэг. За гэтэл одоо шувуу шиг уснаас гарч нисэх ёстойгоо мэдэж байгаатай яг адилхан би өөрийнхөө зорилгын төлөө өдөр болгон 5 хүн лөө ярих ёстой гэдэг зуршлаа бүтээчих юм бол өндрөө авцсан маш одоо бага одоо ирч хүч зарцуулж нисэж байгаа шувуу шиг одоо тэр зуршлынхаа хүчээр бид нэр дараагийнхаа ажлыг хүрэх гэж байгаа зорилгодоо хүрэхэд маш юм амар хялбар болчдөг бахнэ. За уулзсан хүмүүстэй бид нар зөвхөн өөрийнхөө зорилгыг л ярина. Би одоо жишээ нь арга хэмжээнээс эрэнгүү та нар өндөр ярих юмтай болно шүү дээ. Вьетнам руу аялал байгаа юм байна сургалттай. Дараа нь бид нар одоо Бразил руу аялна. За тэгээ байж итэл би ингээд Азийн 3 орноор аялна.
За би одоо ингээ Greenway яагаад байгаа юм гэхээр би машинтай болохыг хүсдэг ч гэдэг юм уу те. Ингэж бид нар өөрийнхөө хүсэл зорилгыг байнга ярьж иж өөртөө ч адилхан хүсэл зорилготой болохыг хамт алхахыг хүссэн одоо нөгөө нэг алтан партнер чинь гарч ирдэг байна шүү дээ. За надтай хамт энэ замаар яв. Тэгвэл чи энэ бүгдийг авна гэдгийг л одоо тэр хүнд ойлгуулчих юм бол тэр хүн хийх үйлдэлүүдээ одоо тийм түүртэлгүй хийдэг гэсэн үг юм байна. За амжилтын өндөрлөгт гарсан том цолтнуудын түүхийг одоо маш сайн сонсчих хэрэгтэй. За тэр чамд одоо шин санаа хүч өгдөг. Ягаад гэвэл тэд нар чинь 3 жил 3 хүнтэй ажиллаад одоо тий шантраагүй. За яагаад гэвэл тэд чинь одоо сонссон бол те нэг хүн бүр 90 удаа хүнтэй уулзчиж нэгэн хүнийг заа гэж хэлүүлж одоо бүртгэж авч исэн одоо түүхээ хүртэл ярьж байна те. Гэтэл өнөөдөр чи түүнтэй дүүцгөөс өндөр цолтой болохын тулд өнөөдөр чи 90 хүнтэй уулзсан уу гэдгээл бас бодож эндээс ирч хүч авнаа гэсэн үг. За нисж байгаа шувуун цугааны хамгийн ард нисж байгаа шувуу хамгийн бага ядардаг гэсэн ийм бас судалгаа байдаг юм байна. Яг үнтэй адилхан бидний бизнес бас яг чамтай одоо тэг ингээ бодоод үзэхээр адилхан санагдаж байна уу? Яагаад гэвэл энэ том цолтонгуудын яриад байгаа сургамж те эднэрийн одоо тэр алдааг давтахгүй тулд бид нар одоо хамгийн сүүлд нисж байгаа шувуу шиг одоо хөнгөн болно гэсэн үг юм байна шүү дээ нэгсэндээ. За түүнтэй бас яг адилхан дөнгөж хальснасаа хагарч гарч ирж байгаа дэгдэхээ шууд нисч чаддгүй те. За ингээд нисэх гэж зөндөө үздэг ингээл далавчаад ивэл за зарим одоо шувууг бол бид нар энэ тэндээс сонсч л ийсэн те ингээд үүрнээс ингээ гаргаа хайчдаг түлхээд гаргацдаг те ингээд нөгөө бие таагаад өндрөөс унаад одоо нисэх бие одоо те ингээд дааж нист сургах гэд ингээд байгаль дээр маш олон ийм шуутай холбоотой үзэгдлүүд байдаг. За яг л ийм зүйл үнэ хэрэгтэй бол бидний бизнес дээр гардгаа. Тэр нь одоо өнөөдрийн энэ том цолтонгуудыг түүхийг сонс, арга барилын судал, хэрэгэл, ашигла. За тэр нь таныг өрсөн одоо те бизнесээ яаж хийх одоо аргыг чинь нэгсэндээ зааж өгч гэнэ гэсэн үг. За жишээ нь ийм бай гэж бодъё л да алдартай хөл бөмбөгчин болохыг хүсдэг хүү байлаа гэж бодъё. За тэгээ ингээ хүсэл нь байгаад байдаг. Шууд одоо алдартай том баг бол тэр хүүг одоо багтаа авахгүй шүү дээ. Яагаад гэвэл тэр туулах ёстой замаа туулж одоо хөл өмгийн секцэнд хамрагдаж, уралдаан тэмцээнд оролцож, за тэгээ тэр болон хөл өмг тоглож байгаа хүүхдүүдийн дундаас ингэж цоройж гарч ирэхдээ тэр цаг хугацаа боломжоо бол тэр хүү одоо ашиглаагүй байгаа учраас тэрийг бол ямар ч алдар нэр хүндтэй том багийн тасгалжуулагч бол ингээд мэрэгжлийн үнийнүүдээр хараад одоо тэр хүүг бол шууд багтаа мэдээж авахгүй. Яг үнтэй адилхан бид нар бас ингээд өөрийнхөө багийн хүмүүс дундаас тэр одоо тодорч гарч ирж байгаа хүнээ сонгож авах хэрэгтэй тий алтан партнероо. За тэр хүмүүс бол одоо өнөөдөр тодорцсон тайзан дээр байна гэдгийг та нар бас ингээ ойлгож тэр хүмүүсийн түүхээр жишээ авах хэрэгтэй гэдэг байгаа. За өнөөдөр бол бид нар айгүй том гайхалтай компаниг босгож байна. За бид дэлхийн хэмжээний компаниг босгож байна. За бид өөрсдийн төлөвлөсөн зорилгодоо хүрэхийн тулд мэдээж алхам алхмаар уршилж байгаа. За бидний хамгийн одоо сайн байх болно. Бид бол хамгийн сайн байх болно манай компани. Бид номер 1 компани болохын төлөө мэрийж байгаа. За ингийн тулд бид нар одоо олон саяын бараа борлуулалтын төлөө биш. Олон хүнийг энэ зааланд одоо цуглуулах зорилгоор биш. За мэдээж хэрэг яг олон хүн зааланд цуглуулчвал надад бол аюу сайхан тааламжтай байна л да. Гэхдээ энэ бол бидний эцсийн зорилго биш. Намайг хамгийн их хөглж байгаа зүйл бол манай компанид бидэнтэй хөл нийлүүлэн алхаж буй хүн бүр өөрийн удмын гоц хүн болж эргэл тавьчирч байгаа нь мөн манай компани хамгийн том топ компани хамгийн том топ сүлжээчин болж буй нь миний хувьд бол хамгийн
чухал. Энэ бол намайг ингэж хөглж өгч байгаа. За ойр тойрны бүх хүмүүс чам руу тэмүүлж, чамтай энэ зэрэгцэж хамт байхыг хүснэ. За энэ л миний бахархал байх болно гэж байна. За энэ нь бол намайг маш аж аргалтай болгодог. Яагаад гэвэл би та нарын олон оронтой тоотой орлогын үнийн дүнг хараад би чамайг одоо олноос онцгой хүн болгох үүргээ биелүүлчихлээ гэж ингэж баярлаж өөрөөрөө бахархах болно. За үүгээр дамжуулан бид бусдыг өөрчлөн хүн хоорондын харилцааг өөрчилж эерэг болгоно. Миний байгальтайгаа харьцах хүний байгальтайгаа харьцах харилцааг хүртэл бид нар энэ гринүгээрээ дамжуулж өөрчлөнө гэсэн үг. За ингэж байж бид нар ачцээ нартай сайхан амьдрах орчныг сайхан байгальтай үлдээж чаднаа. За энийг яаж хийх энгийн томьёог нь бол та нар ингээд ойлгосон бахаа гэж бодож байна. За та нар бид нартай хамт гринүг хөл нийлүүлэн алхахад бэлэн үү? Өдөр бүр 5 хүн шүү, 5 хүн лөө ярина, уулзна. За бусдын бол бид компани бэлдэж өгнө. За та нарын хувьд бол өдөр бүр 5 хүн